За 26 он гараад удаагүй байгаа. Хэрэг та 26 онд жоохон амжилттай, жоохон дэвшилттэй тий. Зорчин зорилготой хүрээ ер нь сайн дадалтай бол юм уу зуршлаа хаяа гэж бодож байвал дараах хэрэгжүүлэхэд амархан дадлуудыг өөртөө суулгаарай. Хэрэг та миний сувгийг анх удаа үзэж байвал хувийн санхүү, хувь хүний хөгжил ярьдаг Money Wise Master Channel байна. Намайг Тэмүүлэн гэдэг. Ингээд let's talk about money. Social media дижитал мацаг барих. За сүүлийн 10 хэдэн жил сошиал медиа ер нь смартфонтой босноос хойш дэлхийн нийтээр ер нь бол дэлгэцийн донтолд орсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн бид нэр. За монголчуудын хувьд бол бас мэдээж адилхан. За дэлгэцийн донтолд орсон. Сошиал медиаг бол ер нь бол Facebook-г, Instagram-г бол ер нь амьдрахад хэцүү болсон цаг үе. За яг энэ цаг үед сошиал медиа ер нь дижитал мацаг барих нь зөв юм шиг санагдаад байгаа. Тэгээд тийм учраас би та бүхэндээ бас энд гарч байгаа бүхэл бүтэн контент бэлдсэн байгаа. Ер нь дижитал дайетыг ер нь дижитал мацгийг ер нь яаж барих юм? Ер нь ямар хэрэгтэй, ямар үр дүн гарах юм? Яагаад дижитал барих хэрэгтэй гэдгийг гой тайлбарсан тийм контент байгаа. Та бүхэнийг хүлээж авч үзээрэй. Өнөөдөр та бүхэндээ би энэ одоо дижитал одоо энэ сошиал медиагийн мацгийг яаж барих вэ гэдэг бяцхан зөвлөгөө гэж бодож байна. За энэ дадлыг яаж суулгах вэ? Ер нь яаж эхлэхэд их зохистой вэ гэхээр ер нь ажил тарж ирээд нэг цаг хугацаа унтраагаад тэгээд эхлэх хэрэгтэй, багаас эхлэх хэрэгтэй. Тэгээд ер нь бол хийлгэхэд амархан хийгээд хэцүүлдэ. Тэгээд юмнаас оцрох гэж байгаа юм шиг уцгүй болохоор ингээ те нэг юм ингээ дутаад байгаа юм шиг санагдаад. Цагийн дараа уцаа асаангууд мэдээж юунаас ч хоцроогүй байдаг. Амьдрал явдгаараа явсан байдаг. За тийм учраас өдөрт ганцхан цаг ажлаа тарж ирээд айскул үдийн цанаар ч юм уу айскул хоол идэж явахдаа ч юм уу айскул ямар нэгэн үед ганцхан цаг унтраагаад тэрийгээ тэгээд явандаа ингээ ихсгэж болно. Мэдээж уцаа авах гээд ингээд нэг юм дуртай байвал мэдээж өөр юм хийж болно, гарч алхаж болж гин, жимд явж болж гин, өөр хүмүүстэй кофе ууж болж гин, ярьж болж гин, тэг амьд харилцаа үүсгэж болж гин. Тэгээд тэр одоо гарч байгаа гэп одоо тэр гарч байгаа цагийг ямар нэг юмар нөхгүй бол мэдээж хэцүү. Гарч алах хэрэгтэй. Ер нь өөр юм хийх хэрэгтэй. Уцаа оролтохоос ухаас өөр юм. Тэгээд ер нь ямар дүн үр дүн гарах вэ гэвэл мэдээж стресс багасна тий. За айдас харуусал багасна. Юмнаас оцох гээд байгаа юм шиг одоо мэдрэмж багасдаг. Тэгээд мэдээж өөртөө зацуулах цаг завтай болно. Гівгэнд айгүй их цагтай болно. Миний хувьд яадаг вэ гэхээр би одоо баг жил гарны өмнөөс 2 жил баг болж байна. Ажил тарж ирээд уцаа шууд офлайн бол унтраадаг байгаа. Тэгээд тэр оройн ямар ч уцахгүй. Тэгээд гэр бүлтэйгээ хүүхдүүдтэйгээ ингээд тоглоод ярилцаад одоо тий амьд харилцаанд ач холбогдол өгдөг болсон байгаа. Тэрнээс гадна мэдээж хоолны ширээн дээр тэгээд унтлахны өрөөнд уцыг бол бүрэн хорьсон байгаа. Маш гоё үр дүнгууд гардаг. Тэгээд та бүхэн ч гэсэн 2026 онд жижигхэн дадлыг багаас эхлээд нэг цаг одоо уцаа унтрааж офлайн болгоод тэгээд дараа нь ингээ ихсгэж болно. Энэ их гоё дадал шүү. За хоёрдугаарт нь болонгууд дижитал дайет одоо дижитал мацгаас гарч ирсэн цагаа ном уншихад зарцуулах. 2026 онд уцаа ингээд баг ухаад ирэхээр цаг завтай болчихно гівэнд. Тэрнгээр юу их вэ гэхээр ном уншиж өөртөө хөрөнгө оруулна. За ном уншина гэдэг бол мэдээж өөртөө хөрөнгө оруулж байгаа хамгийн үнэгүй хамгийн амархан гэж хэлэх нь хаашийн тий. Мэдээж эхэндээ хэцүү байна. Ер нь хамгийн үр дүнтэй үнэгүй маш чухал хөрөнгө оруулалт гэж би хараад байгаа. Эхэндээ бол ном уншихад бол цаг хийх хэрэггүй байдаг. За яаж ном унших дадал өөртөө суулгах вэ гэхээр мэдээж эхний ээлжинд бол жижигхэн эхэлнэ. Яах вэ гэхээр 10 минут юм айскул 2 хуудас уншия гэдэг тийм зорилго тавих хэрэгтэй. Эхний 3 сар 10 минутаас хэтэрж болохгүй, 2 хугацаас хэтэрж болохгүй. За яагаад энэ та бүхэнд хэдэн хормын дараа та бүхэндээ тайлбарлая. 3 сарын дараа 10 минутаа 30 минут болгох юм. Айскул 2 хугацаа 3 4 5 6 10 хугацаа болгох юм уу. Тэ ингээд нэмээд явнаа. За тэгээд энэ ямар ч юм бэ гэхээр хүн 3-аас 6 сарын хооронд нэг имийг ингээд тууштай хийх юм бол тэр ингээд дадал болж сууж өгч идэг. Тийм учраас эхний 3 сар бол 10 минутаас хэтэрж болохгүй. За 2 хугацаас мэдээж хэтэрж болохгүй. Яагаад гэхээр хүн эхлээд мэдээж ном уншаад ирэхээр гоё амттай ном унших юм бол гоё тэрэндээ орно салж чадахгүй ингээ байна те. Эхний ээлжинд бол айгүй гоё мотивацлог гоё эхэлнэ. Айгүй гоё ингээ уншиж явж байгаад 10 минут чи ингээ 15 минут болох юм 20 минут болох юм уу 2 хугацаа чи ингээ 3 4 минут болох ч юм уу те. За тэгэхээр хүн яадаг вэ гэхээр мотивац хэзээ нэгэн цагт дуусна, хэзээ нэгэн цаг залхуу өрнө, хэзээ нэгэн цагт мушмааргүй санагданаа. Тэнгүүд яадаг вэ гэхээр хүмүүс би ч гэсэн ялгаагүй. Өчигдөр ингээд 15 минут уншсан юм чинь, 20 минут уншсан юм чинь, айскул 5 хуудас уншсан юм чинь өнөөдөртөө ингээд уншчихжээ. За тэгээ маргааш болъё гэдэг. За тэр нь яадаг вэ гэхээр маргааш нь нөгөөдөр болдог. Тэр нөгөөдөр нь хизээч биш болдог. Гол юм нь юу гэхээр эхний 3 сарда 10 минутыг тэр дадлыг өөртөө суулгах нэ. Тэр жижигхэн дадлыг өдөр болгон 10 минут ном унших, өдөр болгон 2 хуудас ном унших. Тэрнээсээ хэтэрж болохгүй. За тэгээд 6 сарын дараа ихсгэж болно. Тэгээд тэрэнд яадаг гэхээр хүний тархинд юмыг ингээд тууштай хийгээд ахаар консистенти тий. Консистент ингээд хийгээд ахаар одоо хүний тархинд тэр дадалд зориулсан шинэ холбоос үүсэж идэг. Тийм учраас тэр холбоосыг өөрчлөхгүй тул тэр холбоосыг үүсгэхийн тулд чухал юм нь юу гэхээр ерөөсөө тууштай нэг юм одоо нэг юм темпер ч юм уу одоо нэг юм заасан зорилготой тэр 10 минутаараа ч юм 2 минутаар ингээд уншиж өөрийнх нь толгойд юм холбоосыг үүсгэх нь маш чухал юм аа. Тэгээд энэ холбоос үүссэний дараа мэдээж
15 минут уншиж болно. Нэг өдөрт нэг номыг дуусгах болно тий. Гих жишээний багаар эхлээд тэгээд жижигхэн холбоос үүсгэж чаад тэгээд дараа нь ихсгий шүү. Тэгвэл эхний 3 сарда эхний 7 хоногт шууд 20 хуцыг уншингуудаа дараа 2 7 хоногт юу ч хийхгүй байх юм бол тэр ямар нэгэн холбоос үүсэхгүй, ямар нэгэн дадал одоо тэр ном унших дадал чинь суухгүй гэсэн. За тэрнээс гадна одоо энэ аргаар бүх одоо дадлуудыг суулгаж болно тий. Эхний 3 сарда маш тууштайгаар нэг юм ингээ хийх юм бол холбоос үүснэ. Тэгээд миний хувьд яадаг гэхээр би бол ном унших дадлыг жил гарны өмнөөс суулгасан. Яасан гэхээр би өөр юмтай холбосон. Тэр нь юу гэхээр ажилдаа явахдаа 1 цаг зарцуулдаг богоноор. Тэнгүүд ажилдаа явахдаа богоноор зөөр ингээ уцаа авахж айлсгүй юу гэдэг хөгжим сонсож ингэж байсан хооронд ном уншиг гэдэг тий санаа төрөнгөтэй. Өдөр болгон одоо богонд 1 цаг ном уншдаг болсон байна. Тэгээд энэ нь бол мэдээж маш их үр дүнтэй. Тэгээд үр дүнгийн талаар бол яриад чирэггүй. Тэгээд та бүхэн 2026 онд ном уншдаг дадлыг багаас нь эхлээд суулгаад тэгээд ном уншаад өөрийгөө цэнэглээрээ, өөрийгөө апдейт хийгээрээ, өөрийгөө апгрейд хийгээрээ гэж хүсмээр. За 3 дугаарт нь болонгууд өдөр бүр алхах. За 2026 онд хэрэгжүүлэх амархан одоо нэг дадлын нэг нь юу гэхээр өдөрт 45-аас 1 цаг алхах. За хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хүн өдөрт 15 минут жоохон өндөр темптэй ингээ алхахад зүрх судасны өвчнөр нас барах одоо тэр магадлал нь 20% буурдаг. Айскул Alzheimer гэдэг нэг мартдаг өвчин байдаг тий. Тэр өвчнөр ингээ өвдөхөд тий магадлал нь маш бага болж ирдэг. Тэг эрсдлийг нь бууруулдаг гэж гарсан байдаг. Тэгээ тэрнээс гадна мэдээж тий стресс багсан, сэтгэл зүйн асуудал, ерөнхий байдал ер нь их дээрдэн тий. Ер нь зүрх судасны өвчин, тэгээд ер нь ой тогтоол цаажирна. Ер нь ингээд алхах бол айгүй олон бенефиттэй. Тэгээд энэ тухай зөндөө олон судалгаанууд байдаг. За тэгэхээр шинжлэх ухаан одоо айгүй мундаг ухаантай хүмүүс биднэрт ингээд айгүй олон судалгаа ингээд хийгээд гаргацсан байна. Алхах бол сайн, алхах бол би эрүүл мэндэд сайн. Тийм болохоор бид нэр одоо юу хийх вэ гэхээр гарч алхах л үлдээд байгаа. За тэгээд хамгийн гол чухал юм энэ жижиг дадлыг эхэлж яаж суулгах вэ гэхээр Монголд байгаа монголчуудын хувьд бол ихэнх нь одоо ер нь байранд орсон. Одоо жишээ ярьж штэ тий. Тэр байранд дамжираа улсуудын ихэнх нь 10-аас дээш давхар өндөр байлгуудад амьдардаг. Дээшээ гарахдаа 6 давхарлуу, 7 давхарлуу байсгүй 8, 9, 10 давхарлуу, 11 давхарлуу гарахдаа зүгээр л алхаад явчих. Өдөр болгон алхаж дээшээ гараад өдөр болгон алхаа буучих юм бол айгүй тэр том одоо фитнес айгүй том дасгал болж өгнө. За тэгээд мэдээж байранд амьдардаг улсууд бол мэдээж шатаар гарахгүй ойрхон дэлгүүр орохдоо ч юм уу айсгүй ойрхон ийш тийш явахдаа аль бол алхаж явах хэрэгтэй. Скутер юм уу янз бүрийн дугуй мууч юм тийм хэрэггүй зүгээр шууд алхаад өндөр темптэй алхаад явах хэрэгтэй. Хамгийн гол нь чухал нь юу гэхээр алхахад 30 минутын өндөр темптэй алхах хэрэгтэй. Жохон амьсгаадах маягийн тийм ингээд өндөр темптэй алхах юм бол маш үр дүнтэй. Алхах гэдэг бол ер нь эрүүл мэнд эдийн засагт хоёуланд нь сайн. За амьд харилцаанд ч гэсэн сайн. Миний хувьд яадаг гэхээр одоо жил гарны өмнөөс бас гэр бүлээр алхдаг болсон өдөр 45-аас цагийн алхалт хийдэг. Бид нэр орой болгон ямар үр дүн гардаг вэ гэхээр мэдээж амьд харилцаа сайжирна. Хүүхдүүдтэйгээ юм байр эхнэртэйгээ өдөржингөө ингээл ажилдаа хоёлаа ингээл зурж ингэж яваал цаг олдохгүй байдаг ярих юмудаа ярина. Ер нь бол бенефитүүд амар их тэгээд үр дүнгууд бол янзын гой үр дүнгууд гарч ирсэл байгаа. Тийм учраас та бүхэн 2026 онд алхаарай. Ойрхонж байсан алхаад 2 давхарж байсан гэрлүүгөө алхаад ороорой. 10 давхарж байсан алхаад ороорой. 20 давхарж байсан алхаад ороорой. Тэгээд алхах гэдэг бол 5 насаар 10 насаар таныг амьдралыг чинь уртсгаж идэг айгуу гоё тийм одоо үнгүү фитнес шүү гэж хэлмээр. За тэгээд энэ 3 одоо жижиг дадлыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө ингэ суулгахын тулд бас нэг гоё аргыг та бүхэндээ танилцуулъя. Энэ ямар арга гэхээр 1% эрүүлгээд James Clear гэдэг хүний бичсэн ном дээр гардаг. Одоо тийм 4 хуулийн одоо тухай гардаг. James Clear энэ номондоо юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр зуршлыг авч хаяхдаа айсгүй дадлыг ингэ гоё суулгахдаа тийм 4 одоо хууль байдаг. 4 арга байдаг. Тэрийг ашиглал маш үр дүнтэй байдаг гэж ярьсан байдаг. За зөв дадлыг дараах 4 алхмаар өөртөө суулгаж болно. За нэгдүгüрт нь болохоор make it obvious болон ил тод болгох. За хоёрдугаарт нь болонгууд make it attractive буюу сэтгэл татам болгох. Одоо тэр суулгах гэж байгаа дадлаа тийм ээ. За гуравдугаарт нь болонгууд make it easy амархан болгох. Одоо хийхэд амархан болгох гэсэн үг шүү дээ. За дөрөвдүгээрт нь болонгууд мэдээж make it satisfying буюу сэтгэл ханамжтай болгох. Хийж байгаа юмнасаа сэтгэл ханамжтай, сэтгэл ханамжийг авдаг болгох. Ийм 4 алхмаар зөв дадлыг суулгаж болох нэ. Нэгдүгüрт нь make it obvious гэж. За хамгийн гол нь ямар нэгэн дадлыг суулгах гэж байгаа бол эхлээд тэрийг ингээд өөртөө харагдах байдлаар тавих хэрэгтэй. Одоо ном уншиг гэж бодож ширээн дээрээ заавал ном тавьж гин. Эсвэл юу гэдэг нь дугуйны гэж бодож байвал заавал нүдэн дээр ингээд дугуйгаа ингээд харуул. За хоёрдугаарт нь болонгууд make it attractive гэдэг. Одоо тэр дадал чинь одоо секси байх хэрэгтэй. Одоо нэг үгээр хэлвэл те секси байх хэрэгтэй. Гоё одоо танд мэдрэмж өгдөг ч юм уу. Таныг ингээд татдаг тийм гоё тийм дадал байх хэрэгтэй. За гуравдугаарт нь болохоор make it easy гэж. Одоо ном унших дээр жишээлбэл номоо заавал ингээд номын шүгэндээ ч юм уу номын сандаа ингээд хийхгүйгээр ширээн дээр тавих ч юм уу. Унтлагынхаа өрөөний хажуу тавих, жорлондоо тавих ч юм уу. Аль болох ингээд аваад хийгээд тэр дадлыг хийхэд амархан болох хэрэгтэй гэж яриад байгаа. За дөрөвдүгüрт нь болонгууд make it satisfying гэх. Тэрний үс үг гэхээр танд тэр дадал чинь таашаал өгдөг байх хэрэгтэй. Танд гоё мэдрэмж өгдөг байх хэрэгтэй. Амар гоё кайф өгдөг байх хэрэгтэй. Тэгээд тийм байхын тулд тэр дадлаа суулгахын тулд
тийм мэдрэмжийг өөртөө өгж ич тэр задлан суух магадлал нь ихснэ гэсэн тийм концепт яваад байгаа. Энэ дөрвөн аргыг ашиглаад муу зуршлаа бас хайж болно. Тэгээд энэ аргыг та бүхэн ашиглаад үзээрэй. Тэгэхэд би энэ аргын тухай Atomic Habits гэдэг ном бичсэн James Clear. Тэгээд энэ номын тухай бас би энэ гарч байгаа видеонд тайлбарсан байгаа. Энэ видеог бас та бүхэн хүлээн авч үзээрэй. Бас сонирхолтой аргууд, сонирхолтой юмнууд бас ярьсан байгаа. Ингээд 2026 онд жижигхэн дадлаар эхлээрээ хамгийн гол нь зорилго тавиад байгаа систем нь маш чухал байдаг.